2024 оны сонгуулиар сумдуудаар олон ард иргэдтэй уулзаад явахад бол нэг ийм зүйл яриад байна. За дуудлага худалдаагаар газар нутгийг чинь зардсан байна. За жишээлбэл танаа өвлжээ хаваржаа туслан гэл ингээд. Тэгэхээр өмнөх сайдын үед яг энэ нэг журам гаргаад ингээд лиценз хайгуулын лиценз олгож ирсэн юм бил. Хайгуулын лиценз олгож ирсэн. Тэд хайгуулын лиценз олгохдоо одоо сонгон шалруулалт ч биш юм шүү байгаа. Дуудлага худалдаа гэж яриад байгаа. Тэгэхээр хамгийн их одоо тэг үнийн санал өгсөн буюу одоо жишээ нь 17 тэрбум, 10 тэрбум, 5 тэрбум гэсэн ийм тоонууд эргэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ журам яг туслагдсан уу? За жишээ нь бол Дангаан аймгийн тойргоос одоо сонгогдсон гишүүд Алтан гэрэл сайд одоо бас танаа яам руу энэ журмыг туслах ийм саналыг явуулсан. За энэ журмын талаар. За миний авж байгаа мэдээлэлээр ойрын хугацаанд яг энэ журмаар дахиад дуудлага худалдаа зарлаад хайгуул лицензүүдийг олгож байна гэдэг мэдээллийг авсан. Энэ одоо ямар одоо хууль өрөөнд явж байна? Энэ ашигт малхуулын тухай хуулийн дээр одоо яг энэ байна уу? Тий. За яг ийм байдлаар явах юм бол нөө бидний хэлж ийсэн, ярьж ийсэн танаа өвлжээ аваржаа гэдэг ингээд газар нутгийн чинь одоо дуудлага худалдаагаар мөнгөөр ингээд зарж байна гэдгийг одоо зогсооноо. Тийм мэдээч байхгүй. За үндсэн хуулийн одоо 3.1 дээр бол ард иргэдээсээ буюу ард иргэдийн төлөөллийн байгууллага орон нутгийн төлсөн баг иргэдийн нийтийн хурлаар санал авдаг байна гэсэн энэ одоо амлалт одоо яриануд одоо зөрчигдөж байна. Энэ дээр ямар одоо хариулт өгөх вэ гэдэг ийм асуултууд байна. За Туан сайд хариулъя 3 номерт. За энэ эрдэс соёлын салбар уулуурханч гэж ярьдаг энэ салбарын одоо суур фундамент бол хайгуул геологийн асуудал байдаг. Манай Монгол улсууд энэ асуудал одоо парадокс буюу гаж үзэгдэл болцсон байгаа. Тэрний үгээр яг үүндээ өнөөдрийн байдлаар бол нэг хайгуулын лиценз нэг 600-аад лиценз л байна. Ашиглалтын лиценз 1700 лиценз байна. Зүүн олон улсын одоо жишгээрээ бол нэг одоо ашиглалтын лиценз нь 5-аас 6 одоо хайгуулын лиценз ногдоод тэгээд тэр хайгуул хийгдчихэж тэр ордуудыг олж илрүүлдэг. Энэ өөрөө хайгуулын салбар өөрөө маш өндөр эрсдэлтэй рисктэй ийм салбар. Маш олон одоо жуниор компаниуд орж энэ одоо хайгуулыг хийгээд хөрөнгөө гаргаад хөрөнгө босгоод хийгээд дараагаар нь тодорхой хэмжээний одоо ашигт малтмлыг олж илрүүлээд энийг нь дараагийн хөрөнгө оруулалтын компаниуд нь аваад явдаг ийм одоо бичгтэйгээ хууль гэх юм уу ийм жишг ингээд байдаг. За энэ таны ярьж байгаа журам бол 2024 оны 4 сард буюу одоо сонгуулийн өмнө бол зогссон. Засгийн газар дээр шийдвэр гаргаад үеийн уулуурхай хүнд өдрийн сайдын одоо тушаалаар зогссон байсан. За тэгээ энэ одоо танд байгаа мэдээлэл үнэн энэ асуудал бол сэргсэн. 2025 оны 3 сарын 1-ээс эхлээд энэ хайгуулын лицензийг олох журам батагдаад энэ журмыг хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгүүлээд энэ журам одоо сэргсэн. Сонгон шалгаруулалт дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын буюу тендерийн байдлаар явж байгаа өмнөх үйлчилж байгаа зогссон журмыг тодорхой хэмжээнд сайжруулад хуулийн дээр байгаа заалтын дагуу энэ үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хэлье. За тэгээд сая бас бид нар Гарангай аймагт анх дахь одоо Хангаан бүсийн анх дахь чуулгуулалт хийсэн бүх босч үг хэлж байгаа засаг дарга нар аймаг сумын засаг дарга удирдлагууд бүгдээрээ л энэ дид үтц нийгмийн асуудлаа шийдий зам тавиулын хөрөнгө оруулалт гэж байгаа. Тэгээ нэг амаараа яг ингээд иймэрхүү байдлаар одоо биднэрт хөрөнгө хэрэгтэй байна, асуудал шийдэх хэрэгтэй байна гэчээд нөгөө талаараа ингээд энэ 93% одоо экспортын орлоготой энэ салбараа хөгжүүлэхгүй дэмжихгүй гэдэг энэ зүйл бол ийм хоорондоо логикийн хөвч төр маш одоо зөрчилдөөнтэй ийм зүйл байгаа. Тэгэхээр энийг бол биднэрт ард иргэдэд буруу өгөхөөсөө илүү одоо энэ хуулинда амнаатын хуулийн менежментэн дээр энэ зохицуултыг хийж өгөхгүйгээс болсон гэж ингэж үзэж байгаа. Үеийн үед алтын аваад авдрын хоосон хаясаар байгаад нөгөө улсуудад юу ч наалдахгүй болохоор уулуурхайн салбарыг дэмжихгүй гэдэг ийм нийтлэг хандлага бий болсон. Тэгэхээр энийг бид хэд хуулийн дээр засаж өгчөөж энэ хандлага өөрчлөгдөж явна хаа гэсэн ийм одоо бодлоготой.